За та бүхэнд зөвшөөрлийн захим системд өргөдөл гаргах болон илгээх зааварчилгааг танилцуулъя. За өргөдөл гаргагч цэсний өргөдлийн жагсаалт руу ороод өргөдөл гаргах төвчин дээр дарна. За эндээс өөрийн санхүүгийн салбарыг сонгоод зөвшөөрлийнхөө төрлийг сонгож зөвшөөрлөө сонгоод холбоо барих хүчний дугаараа заавал бүглэж өгөх шаардлагатай. За тайлбар бичих шаардлагатай бол тайлбараа бичээд хадгална. За ингэснээр өргөдлийн маягт нь автоматар дуудагдана. Ерөнхий мэдээлэл хэсэг нь уртаа бүглэсэн байгаа учраас энэ дээр орж ирж байна. За энэ доорх мэдээллүүдийг үнэн зөв бөглөөд хадгална. За хамгийн гол хэсэг нь юу вэ гэхээр бүрдүүлэх баримт бичих дээр мэдээллүүдээ хэрхэн яаж оруулахыг хүргэе. За хур дуудах буюу энэ ногоон хур дуудах гэсэн төвчнүүдтэй талбаруудад хураас лавлгаа дуудах боломжтой болсон байгаа. Яаж дуудах вэ гэхээр дээр нь дараад тухайн хур дуудах иргэнийхээ регистрийн дугаарыг оруулж өгөөд OTP гэсэн төвчин дээр нь дарна. За тэгснээр таны энэ бүртгэлтэй иргэний утасны дугаарт нь болохоор 6 оронтой код очино. За тэр кодыг энд оруулаад хур гэсэн төвчин дээр дарахад тухайн иргэний мэдээлэл энэ дээр PDF байдлаар хадгалагдана. За ийм байдлаар мэдээллүүдээ энэ дээр бүглэж өгөөд энэ дээр болохоор заавал PDF файл хасрах шаардлагатай байгаа. За ингээд үнэн зөв бүглэж өгөөд хадгалгаа дарна. За өмнөх системээс өөрчлөгдсөн зүйл нь гишүүдийн жагсаалт буюу сонгуульд ажилтны жагсаалт дээр хүрэн сервер холбосон байгаа. За энэ дээр болохоор тухайн гишүүнийхээ регистрийг оруулаад хур дуудах төвчийг дарах юм бол тухайн хүнд маань гар утасны дугаарт нь бас OTP 6 оронтой код очино. За таны ийм мэдээллүүдийг хураас дуудах гэж байна зөвшөөрөх үү гэсэн байдлаар мессеж очиж байгаа. За тэгээд ямар мэдээлэл очих вэ гэхээр овог нэр, регистр, иргэний бүртгэлийн дугаар, боловсролын мэдээлэл, хаягийн мэдээллүүд хураас татагдж байгаа. За тэгээд тухайн иргэнийхээ мэдээллийг хураас дуудаад энэ улаалгасан байгаа заавал бүглэх талбарууд дээр мэдээллүүдээ оруулаад хадгалгаа дарах юм бол тухайн гишүүний мэдээлэл болон сонгуульт ажилтны мэдээллүүд хадгалагдана гэсэн үг. За ингээд тухайн хүсэлтийнхээ хувьд материалуудаа бүрдүүлсэн гэх юм бол илгээх боломжтой. За яаж илгээх вэ гэхээр шин төлөвтэй хүсэлтээ сонгоод тэгээд энэ илгээх гэсэн баттан дээр дарна. За эндээс юу шалгаж байгаа вэ гэхээр тухайн хүсэлтийн хувьд нэг удаа тоон 29-ыг зурж байгаа гэсэн. За энэ байгууллагаар энэ хүсэлтэн дээр тийм материалууд тэдэн ширхэг материал авсрагдсан байна. За холбоо барих мэдээлэл нь энэ дээр орж ирнэ. За тэгээд гарын үсгээ хаана байршуулах вэ гэдгээ сонгож өгөөд тэгээд хадгалгаа дарчих юм бол тухайн хүсэлт нь тоон гарын үсгээр баталгаажуулаад илгээгдэнэ гэсэн үг. За хэрвээ тухайн хүсэлтийн хувьд тоон гарын үсэг баталгаажуулах шаардлагагүй хүсэлт байх юм бол өргөдөл илгээх гэсэн төвчнээр дараад илгээнэ. За ингэснээр санхүүгийн зохицуулах оронд хүсэлт маань илгээгдэж байна.